хотны Батүл өөрийнхөө ажлаа хүлээн аваад өмнөх дарга нарыг бодвол зөвшөөрөлгүй барилга дахин төлөвлөлт гэх мэт ажлуудыг нэлээд шуурхаалan хийж эхэлсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амлалт өгч байсан ажлууд нь хэрхэн биелээ олсон бэ? Хотын даргын өгч байсан ажлын амлалт ба биелэлтийг бид нэхэж дараах мэдээллийг бэлтгэлээ. За тэрээр хамгийн түрүүнд хотын зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэж эхэлсэн. Эргэн саний ажлаа авсныхан дараа жил буюу 2013 онд зөвшөөрөлгүй эсвэл зөрчилтэй гэсэн хоёр ангилал багтсан барилгын тоо 49 байлаа. Тэрээр дулаан нар хангахгүй барилгуудыг нэрлэлээ. Батүл за яг одоо зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг тасал. Эдгээр мэдээллүүд бол бүгд 13 онд гарч байсан. Гэх мэтээр тэрээр зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэх ажилд олонний анхаарлыг татсан юм а. За үүний нэг болох 2012 онд анхаарлын төвд ороод исэн хаан уул дүүргийн 1-р хороонд байрлах арваа дайлуудын нарыг хажуурсан зочид буудлын зориулалттай барилгыг албаныхан нурааж эхэлсэн. Энэхүү барилгын сүүдэрт 10 гаруй айл нарны гэрэл үзэлгүй 8 жил амьдарсан юм а. Гол зөрчил бол 490 м2 газрын зөвшөөрөл аваад 1320 м болгосон явдал. Мөн оршин суугчдын эрхэнд хит халдсан дараах үйлдэл. 3 шатны шүүх 14-15 дугаар байрны оршин суугчдын талд гарсан зөвшөөрөлгүй гэж тодтогоод байгаагийн учир бидний харж байгаа энэ орон сууцтай энэ барилгын C блок бол 70 см зайтай баригдчихсан байгаа юм а. Тулгаад барьснаас болоод энд амьдардаг 14-15 дугаар байрны оршин суугчдын цонхнууд бол нар үздэггүй 3-4 жил болсон байх жишээтэй. Ямар тач хууль хэрэгжиж болдог. За биелүүлж болдгийн тод жишээ бол энэ ажлаалаа барилгын 2 давхар бүрэн нураад 1 давхарлага орсон байна. Энэ ч одоо уг нь яг буруу штэ тий. Оршин суугчдыг хохироогоод дээрэс нь энэ орчин тайвны энэ метр өрөхгүй зайд одоо ингээ барилга барьчаад ингээд энийг одоо зөвшөөрлгүй анханасаа хаана одоо зөвшөөрөлд улсын уг дулаан захилгаа ингээд бүгд л одоо энийг харж байгаа штэ. Тэг чи одоо ийм болтол ингээд оршин суугчтай ингээ хохироогоод нэрвтүүл бараг шүүх цагдаа шүүх болж ич нэг ингээд ийм асуудал шийдэгдэж штэ. Тэгэл баяртай байгаа штэ. Тэглгүй яадаг юм чи. Хүүхэд ч явах газар байхгүй, хөгшөрч явах газаргүй ийм болгоод байгаа юм штэ. Одоо энэ мөнгөтэй л бол тэгэл хаалал хаа барих юм штэ. Одоо хэсэг хугацаануудаар энэч барьж магадгүй. За энэхүү байшин бүхэлд нь нураана. За шүүхийн шийдвэр биелүүлэх газраас нэгэн компанитай хамтарч барилгыг нурааж эхэлсэн байна. Харин нураах зарлын тухайд компаниас төлөвлөдөг хуультай юм байна. Хотын дарга удаанч гэлээ зөвшөөрөлгүй барилга барьсан компаниас өөрөөс нь мөнгө гаргуулan нураана гэсэн байр суурьнда үнэнч байгаа гэдэг нь хэлсэн юм а. Харин нэг зөвшөөрөлгүй барилгыг бол уулах үйл ажиллагаа эхэлж байна. Жишээ нь бол одоо 120-ын нэг манай нийт иргэд мэддэг болсон тэр барилгыг буулгах ажиллагаа эхэлж байна. Гэтэ буулгах үйл ажиллагаа бол хуулиараа эхлээд тэр зөвшөөрөлгүй барилгыг барьсан аж ахуй нэгж өөрөө буулгах хэрэгтэй. Өөрөө мөнгө гаргаад өөрөө буулгах хэрэгтэй. Тэр 120-ын тэр байшин хэрвээ бид өөрсдөө өрөнгөөр буулгана гэвэл тооцож үзэхэд тэр бүх 300 сая гаруй төгрөг байгаа байхгүй. Тэгэхээр ийм зохицуулт нь ийм байхгүй юу? Тэрнээс биш одоо хүчгүүдэд байгаа биш эрдэл хуулийн хүрээнд явах арга зам нь энэ юм. За харин Тэнгис кино театрын өмнөх усан ориглуур засаж тогтчуулах нэрийдлэр зөвшөөрөл авч тухайн газраа ямар зөвшөөрөлгүй барилга баригдсан түүхийн тухайд. Энэхүү барилга баригдаж явах явцад бэхлэгээний төмөр унаж хүний амь насанд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Энэхүү барилгыг нураах уу эсвэл хүүхдийн цэцэрлэг болгох уу эсвэл үйлчлэгээний газар болгох уу талаар хэсэгтэй шүүгсэн юм а. Гэтэл энэхүү барилга шуугаа намцсны дараа барилгын ажлаа үргэлжлүүлэн энэ жил бараг дуусах шатанда ороод байгаа юм а. Үүнийг шийдэхэд хотын даргын сэтгэл дутуу эсвэл хүч дутуу. Тэнгисийн ажуудлын барилга олонний анхаарал татсан. Энэ яасан юм бэ? Энэ тэнгисийн ажуудлын барилга бол нөгөө манай эрх хэмжээнээс одоо давцсан асуудал гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бол барилга хот байгуулалтын засгийн газрын төвшөнд тэнд зөвшөөрөл өгж баригдсан тийм барилгын үйл ажиллагаа бид хүрж болдоггүй юм. За хотын дарга бол үнэн учраа хэллээ. Тэгэхээр 17-оос дээш давхрын барилгад бол хотын даргын хүч хөрөхгүй гэдгийг тэрээр онцолж хэлсэн. За тэгвэл энэ зөвшөөрлгүйг тодтогод бас орсон. За хүний амьд хүрээд амцын Тэнгисийн асуудалтай барилгыг барилга хот байгуулалтын яам болоод зохих албаны хүмүүс яагаад шийдвэрлэхгүй байна вэ гэдгийг нь бол бас анхаарал татаж байгаа юм. Хин нэгний эргэтэн дахны эрх ашигын асуудал энэхүү барилга дээр явагдаад байна уу? Шуугаа намсны дараагаар энэ сүүлийн 4 давхраа барьчихсан байх жишээтэй. За тэгэхээр олонний анхаарлын төвд орсон энэ мэт зөрчилтэй барилгуудын асуудал үргэлж яригцаар байгаа юм а.
Хотын дарга гэсэн албанд очсноос хойш тэрээр барилгын асуудлыг цэгцлэх гэж идэвхтэй ажилласан. Гэхдээ бүх ажлууд үр дүнгээ өгсөн гэвэл өрөөсгөл ойлголт. За ямар ч тач энэ маягаар олонний өмнө амлаж байсан ажлуудын биелэлд ямар байгааг бид танд эргэн цувралаар хүргэсээр болно.